За хууль санаачлагч болоод туралдаан даргалагч хоёроос асууя. Энэ ажлын хэсгийг хэн байгуулах вэ? Энэ хуулийг одоо хилцүүлэх хэсгийг шийдсэний дараа их хурлын дарга маань өөрөө хууль санаачлагч учраас ажлын хэсэг байгуулах нь зөв үү? Бүрөвдөр дарга хуралдаан даргалж ясны үед ажлын хэсэг байгуулах нь зөв үү гэж асууж байгаа. За зарчмын зөрүүтэй санал гэж байгаа. Тийм зарчмын зөрүүтэй санал оруулна гэдэг чинь нөгөө их хурлын гишүүний хууль санаачлах хэрэгтэй энэ тэнцүү зүйл шүү дээ. Тухайн ууланд зарчмын зөрүүтэй санал оруулж яана гэдэг хууль санаачлагчийн эрхийг эдэлж байна гэсэн үг. Тийм болохоор энэ зарчмын зөрүүтэй саналыг оруулдаг тэр процессоо жоохон эвтэйхэн зөв болохгүй бол заавал тэр зарчмын зөрүүтэй санал дээр нь байнгын ороо санал ураадаг, чуулган санал ураадаг их хурлын гишүүн бол зарчмын зөрүүтэй саналаа оруулах нь хууль санаачлагч байгаатай адилхан эрх мэдлээ гэж үзхэн зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. За энэ улсын их хурлаар хэлцэгдэж байгаа асуудлууд, хуулийн төсөв төлөвлөгөө, хөтөлбөр тайлан хяналт энэ төр гэдэг их хурлын хэлцэж байгаа асуудлууд дээр бол их хурлын гишүүдэд хүндрэл маш өргөн ноогдож байгаа. Захиргааны бүтэц, захиргааны машин, засаглалын машины эсрэг их хурлын гишүүд зөвхөн нэгэн хэсэг ороод ирсэн танилцуулгын хэмжээнд, үзэл баримтлалын хэмжээнд, томьёолын хэмжээнд ороод ирчихсэн хэдэн хавраас эхэлж байгаа төсвийг намар өргөн барихад их хурлын гишүүд түүнтэй маргах, тоо бодох, одоо нөгөө төсөв төлөвлөгөөнд чи өөрчлөлт оруулахар чинь баахан тоо бодох хэрэгтэй болж байгаа шүү дээ. Төсвийн доктортой байдлын тухай бусад үйлдэлүүд эднэр гэдэг. Ийм зүйлүүдийг ярьж байгаа учраас улсын их хурлын гишүүд маань өөрсдөө туслах гээд нэг хүүхэд байж байдаг, зөвлөх гээд нэг хүн байж байдаг. Тэд нар нь бол туслах бол бичиг заасан нэмэгдэх тэр бусад ажлуудыг хариуцдаг бах. Учиргүй хуулийн асуудлууд дээр суугаад амжаад явна гэдэг бол боломж байхгүй. Тэгэхээр их хурлын гишүүдийн ажлын алба гэдэг зүйл маань ямар байгаа вэ? Энэ маань энэ дэгийн хуулийн энэ хатуу нөхцөл дотор засгийн газрын бусад энэ яам дамгаа орон нутгийн байгууллага энэс орж ирж байгаа зүйлийн зөв болгох, алдаагийн засах, эрсдэлийг багасгах, сайжруулсан болгох энэ зүйл дээр бол үнэндээ дутуу байгаа шүү дээ. Энэ зэргийн хэмжээний тийм бэлтгэл хангах зүйл бол зөвхөн бусад улс оронд тэр парламентын гишүүдийн ажлын алба гэдэг бол нөгөө гишүүндээ бараг бүх зүйлийг бэлдээд өгчдөг. Сайд нарт бол яам институт нь 100 хүнтэй 200 хүнтэй баг нь бүгдийг бэлдээд өгчөж байгаа шүү дээ. Засгийн газарт бол хэдэн зуун мянган хүнээрээ бэлдээд өгчдөг. Тэгэхээр энэ захиргааны засаглалын том машинтай тулж байгаа гэдэг зүйлээ бодох хэрэгтэй. Дээрээс нь энэ улсын их хурал 126 гишүүн тангараг өргөснөөс хойш үеийн улсын их хурлын дарга нар, засгийн тэргүүнүүд, бусад намын дарга нарт нэг зүйлийг хэлээд байсан. Хэдүүлээ бүгдээрээ нэг нийлж хагаад маш сайн зөвшөөрөлцөж ойлгож аваад хамаагүй жил хамтарч ажилласан ч болно. Үр дүн гаргая. Улс төрийн намын тухай хууль, их хурлын тухай хууль, процессын хууль, дагсан процесс хэлтэй хуулиуд. Дээрээс нь энэ их хурал орон нутгийн сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул энэ бүх зүйлээ нэг эзэслээд ямар тоглоомын дүрмээр бидний энэ ямар нийгэмтэй байгуулсан гэрээ гэж яригддаг те хууль журмаар хэдүүлээ энэ асуудлыг явуулах юм бэ гэдгийг ярьжсэн. Тэгээ энэ санаачлагыг гаргая бүгдээрээ ярьдаг их бага хэмжээгээр жижиг засвар бас хийсэн үг гэвэл хийсэн. Даргаанд дэрэгдэх зөвлөлтөд парламент асуудалтай намын төлөөлөл орох асуудлыг шийдсэн. Ингээ явж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаа яаж шийдэх вэ гэдэг тэр За, Бямсгтар хариулъя. За, Батбаатар гишүүний сүүлийн асуултаас эхэлчихье. Маш чухал асуудал. Энэ удаагийн парламент бол анхны 126 гишүүнтэй. Дээрээс нь холимог тогтолцоотой 78-48 гэсэн жагсаалт болон тойргийн. За мөн одоо улсын хурл 5 намтай, 5 намын төлөөлөлтөө. За мөн одоо дахиад одоо 16 оноос хойш юм одоо хүчтэй сөрөг хүчин байгаагүй 42 гишүүний нийт парламент гишүүдийн 3-1 одоо сөрөг хүчинтэй. Ийм том одоо онцлогтой парламент бий болсон. Тийм болохоор парламент дээр юусе тийм асуудлыг аль болох зөвшөлдсөх, ойлголцох, улс орныхоо эрх ашиг нэгдүгээрт нь тавьж харах энэ талдаа бид одоо илүү зарчим болгож ажиллах хэрэгтэй гэж одоо их хурлын даргаар томилогчдод би бас анхны одоо уулзалтаа бол парламент судалтаа 5 намынхаа даргатаа хийж
ерөөсөө парламент судалтай намууд улс орныхаа эрх ашигыг бодож нэгдүгээрт нь тавьж улс төрийн зөвшөлтсөл ойлголцол гэдэг тийм үү үндсэн ажиллагаа зарчим болгож ажиллая гэж тантай та бүхэн бид хүмүүс уулзж байсан. Энэ зарчмын дагуу бид ажиллах ёстой гэж ойлгож байгаа. Улс төрч асуудал байна. Тэн дээр маргалддаг биш, мэтгэлцдэг, хэрэлддэг биш тийм үү, хэлэлцдэг асуудлаа тийм үү маш сайхан одоо ярилцаж ойлголцоод шийдвэр гаргадаг ийм байх нь зөв. Тэгэхгүй одоо улсын хурал дээр ерөөсө хоорондоо маргалдаал хэрэлдээд байхаар ч ерөөсө хэдэн гишүүд хоорондоо хэрэлдчихэд гэл хэлэлцэж байгаа тэр мэтгэлцэж байгаа тэр соёлыг нь мэдэхгүй болохоор улсын хурлыг ерөөсө нэг хэрүүлч нарын нөхдүүд бие биенээ гүтгсэн, гутаасан, гэмт хэрэгтэн болгосон ингээд их хурлын нэр хүн унтчаад байгаа. Тэгэхээр энэ дээр бид илүү анхаарах ёстой. Энэ дээр тантай санал яг энэ зарчмыг одоо хэдүүлээ барай цаашдаа ажиллая гэж одоо ярьж байсан. Одоо энэ байр суурин дээр хിവэрэ гэдгээс хэлье. Хоёрдугаарт нь улсын хурлын гишүүд гар мухар байгаа нь үнэ. Ялангуяа тойргоо сонгогдсон 78 гишүүн бол урд нь нэг аймагаас заримдаа аймаг дотор тийм үү нэг жижиг тойргоо сонгогддог байсан. Одоо бол ингээд бүхэл бүтэн 4 аймагаас 3 аймагаас төлөөлөл сонгогддог. Тэр хэмжээгээр оронтой төсөв огт нэмэгдээгүй. 20-24 онд одоо их хурлын гишүүн хийжсэн хүмүүс нэг аймагаас сонгогддог байсан бол өнөөдөр 4 аймгийн төлөөлөлөд суудаг. Сонгогчдын тоо тэр дахин 4 дахин нэмэгдсэн байхад гишүүний ажлын алба гэдэг 3 тийм бие төлөөлөгч туслах зөвлөх гэдэг 3 хүнтэй хിവэрэ байж байгаа. Энэ дээр одоо яг жагсаалтын гишүүд маань 2 гишүүний оронтойтой байсан бол 2 ажлын албанд 2 оронтойгоос 3 болгосон. Төсөв санхүү маань хүнд байгаа учраас гишүүний одоо ажлын албыг одоо өргөтгөх нэмэх ийм боломж байхгүй байгаа юм аа. Сайд нар бол бүхэл бүтэн яам одоо аппарат ажилладаг гэдэг үнэн. Их хурлын гишүүд дээрээс л одоо зөвлөх туслах хоёр нь одоо асуух асуулт, хэлэх үг, хуулийн төсөл бичих, тодорхой байр суурийг илэрхийлэх зарчмын зүйл санал бэлдэх ийм байдлаар явж байгаа. Тэгээ өнөөдөр ганцхан төсөв санхүү бололцоо маань хэцүү байгаа учраас одоо гишүүдийн ажлын албыг бэхжүүлэх, оронтойг нэмэх, төсөв зардлыг нэмэгдүүлэх тал дээр хүндрэлтэй байгаа гэдгийг та бас зөв ойлгоорой. За Батбатар гишүүн нэмж тодруулъя. За дутуу хариулсан зүйлээр нэмээд хариулаад өгчүүлэх сайн байна. Одоо энэ хуулийг хилцэх хэсгийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулагдаад таарна. Хууль санаачлагч ажлын хэсгийг томилох юм уу? Энэ хуралдааныг даргалж байгаа прокурорч дарга ажлын хэсгийг томилох юм уу гэдгийг нэг хариулаад өгөөч гэж хэлсэн. За бусад төр зарчмын зөрүүтэй санал манлаг хуулийн хэлцүүлэг явж явах үед ярих зүйлүүдэд яриад санал оруулаад явж болох байхаа гэж бодож байна. Их хурлын дарга аливаа ер нь төрийн өндөр албан тушаалтанд легаси үлдээхийг хүсдэг нь ойлгомжтой. Амар ойсгалан дарга бол төгөлдршил бодлого энэ их хурлыг бодлого гаргах ёстой гэж үзсэн. Учрал дарга бол санаачлахъя гэд үзсэн. Чөлөөлөе. Өөр дагавар нь бол бас асуудал бий юу гэвэл би. Бямцог дарга бол үр бүтээмж гүйцэтгэлийн тал дээр нь илүү их анхаарч ах шиг байна. Ингээ энэ гурван их хурлын дарга гурван өөр зүйл араараас харж байна. Аль нь ч буруу зүйл гэж хэлэхгүй. Гэхдээ нэг зүйл дээр анхаарах ёстой. Улсын их хурл бол ард түмний төлөөллийн төв байгууллага. Захиргааны буюу За Бямцогтор хариулъя. За улсын их хурлаар чуулганаар хэлц хэсгэнд дэмжигдвэл ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсгийг бол тэгээд хууль заасны дагуу байгуулах бах. Гэхдээ энд бол улсын их хурл судалтай бүх намуудын төлөөлөл орно. Даргын зөвлөл дээр одоо бид энэ асуудлыг ярьж явах үед бол ажлын хэсгийн ахлагчийг төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулад нам эвслийн бүлгүүдийн төлөөлөл оруулаад ингэ ажиллая. Одоо Ардс намын бүлгийн дэд дарга Тэмүүжин гишүүн чинь ажлын хэсэгт орж ажиллая. Гэх мэт тэр одоо таваас ажлын хэсэгт орё гэх юм бол ороод ажиллах ийм байдлаар ингэ явах нээлттэй байгаа. Тийм болохоор одоо өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа улсын их хурлын тухай улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн хууль заасны дагуу саяны одоо байдлаар ажлын хэсэг байгуулагдана гэж танилцлаа. За Жудгийн Баярмаа гишүүн асуусан. За. Ой, миний цагийг яагаад чи ихсэн юм даа. За. Ой, миний За уучлаарай би хоёр тодруулсан гэж бодохгүй юу? Нэг юм уу. За Батбатар гишүүн тодруулъя. тэр ингээд
Энэ хуулийг санаачлагч нь ардын нам арчсан намын гишүүд л байна. Энэ хуулийг санаачилсан хүмүүс нь ардын нам арчсан намын гишүүд байна. Хүн намаас байхгүй, хэрэгний зориг ногоо намаас байхгүй. Их хурлын 126-г дэглэх асуудлаа ардын нам арчсан нам хоёр хийх гэж санаачилсан юм аа. Тэгээ сая харж байгаа үст. 2 удаа тодруулах эрх одоо хүчин төгөлдөр байгаа дэгийн үйлээр байж идэг. Яах гээд байгаа юм бэ бол гэж шít. Ардын намын хүн, арчсан намын хүн энэ хурал даргалахаар ийм болж байгаа шít. Одоо та нар их хурлын даргаыг нам бус бол гэсэн яг хуралдаан дараалах мөчтөө төр зур намаасаа түтгэлцлээ гэж хурлаа удирдах хэрэгтэй шít. Их хурлын дарга өөрсдөө их хурлын даргад тийм шаардлага тавьж гад одоо тэгээд энэ дэгийн хуулийг хилцэж байгаа үеэр дэг мөрдөхгүй байхаа болж хоо. Дээрээс нь парламент гэдэг бол ард түмний төлөөлөл юм аа. Улсын их хурл бол ард